Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өглөө нэмдээ үргэе. За, сургалтанд суугаа, сургалтаа амжилтаа дүргсэн хэд хэдэн хүмүүсээс маань багш одоо хичээлээ үзээд дуусчихлаа. Одоо сурдаа ахиулах дасгалыг яаж хийх вэ гэсэн асуултууд ирүүлсэн учраас багш нь энэ талаар товчгоо мэдээлэл хүргэе гэж бодлаа. За, бүх хичээлээ үүднэ одоо үзэж дуусчаад за бүх хичээлээ үз дуусна гэдэг чинь одоо бүхэл үсэг, тоо, тэмдэгтүүдээ хэрхэн 10 бичих арга техникээс сурсан хүмүүс гэсэн үг тийм ээ. За тэгээ тэр хүмүүс маань урд ахиулах дасгал хийхдээ нэгдүгээрт нь та ном юм уу сэтгүүлээс харж бичээрэй, бичих дасгал хийгээрэй. Хоёрдугаарт нь подкаст сонсоод дуртай подкастаа сонсоод түүнийгээ бичих дасгал хийгээрэй. За 3 дугаарт нь болохоор багш нэг амархан одоо өөрийгөө шалгах зорилттой, өөрийнхөө бичиж байгаа урдыг шалгах зорилттой юм вебсайтн дээр хэрхэн дасгал хийх талаар заавар оруулъя. За тэгэхээр багш нь энэ вебсайтных нь линкийг одоо энэ бичлэгнийхаа доор оруулж хийзээ. Тэгэхээр та бүхэн тэр линкэн дээрээ дараад энэ вебсайт руугаа хандараа. За тэгээ ингээ орохоор энэ вебсайт руугаа орохоор ийм хоёр сонголт байгаа. Энэ Start Typing Test гэдгийг сонгоорой. За ингээд орохоор иймэрхүү интерфейстэй вебсайт гарч ирж байна. За энэ уг нь их дажгүй гоё сайт байлаа. Гэхдээ энд нөгөө монгол хэл гэсэн сонголт бол байхгүй байгаа. Монгол хэлээр биччихвэл энд байгаа одоо энэ хүмүүс ирнэ хэр хурдан бичиж гэн гэл ингээд өөрийнхөө одоо бичиж байгаа ингээд энэ 10 бичиж байгаа хүмүүстэй ингээд энэ муралдаа ирнэ янз бүрийн лимин дээр өвддөг юм билээ л дээ өөрсдөө шалгах. Тэгээд бүр ингээд төвчнүүдийн тодорхойлоод өгчихсөн. За яг одоор бол манад яг нэг юм вебсайт монгол вебсайт байхгүй болохоор багш энэ сайтыг яаж монголоор бичих одоо хурдаа шалгах вэ гэдгийг л багш нэгээр тайлбарлаад өгье. За одоо тэгэхээр ингээ оронгуйч энэ зүүн талынх нь энэ зүйлд энэ custom typing test гэдэг байгаа тийм өөрийгөө шалгах. За энэ дээр энэ өөрийнхөө одоо текстийг үүсгээд дуртай текстийг эндээ оруулж өгөөд тэгээд бичих дасгал хийнэ гэсэн үг. За ингэж бичих текстээ оруулахын тулд яах вэ гэхээр энэ дээрээ дарангууд ийм интерфейстэй цонх гарч ирдэн тий. Тэрний энэ open system. За ийшээгээ ороод энэ хэсэгт нь болохоор одоо 30 секундэд хэдэн тэмдэг бичиж гин гэдгийг шалгахыг хүсвэл энэ 30 секунд гэдгийг дарна. 1 минутанд хэдийг бичиж гин гэдгийгээс сонгохыг хүсвэл 1 минут. Тэгээ 2 минутанд нийт хэд вэ? 10 минут гэдэг ингээд сонгоод текстээ оруулаад байна. За багш нь жишээ болгоод энэ 30 секунд гэдгийг ингээд дарчээ. Сонгочээ. За тэгээд энэ болохоор random is гэхээр нөгөө таны оруулсан текст чинь ингээд дурын ингээд санамсаргүй байдлаар гарч ирнэ. За энийг чекинд болчих юм бол яг энэ текстийн чинь одоо өгүүлгийн дараалалаараа гарч ирнэ гэсэн үг одоо өгүүлбэрүүд нь. За бүгдээ энд нэг текст оруулж ирнэ. За багш нь энэ өгүүлэг энэ би гэдэг энэ өгүүлэг аяга айтайхан санагдаад энийг хаяа уншдаг болохоор эндээс нэг өгүүлгийн хэсгээс оруулчихъя. За энэ хэсгийг копидоод маусныгаа баруун нэг дараад ингээд копидэн тийм ээ. За тэгчээд энийг ингээд гараас эсвэл энийг ингэчих болно. Бүр ингээд цэцлэгтлээд delete хийчих болно. Эсвэл энэ гар компьютераа гарнаас Ctrl A үсгийг дараад тэгээд delete товчийг дарангууд энд байгаа текстүүд нь арилна. За одоо энэ дээр маусныхаа барууныг дарж байгаа paste гэсэн энэ командыг сонгоод тэгээд энэ apply setting гэдгийг дарна. За тэгэхээр бидний саяны оруулсан текст маань энэ доороо гараад ирж байна тийм ээ. За ингээд бүгдээрээ өөрсдөө одоо 30 секундэд хэдэн тэмдэглэлд бичиж байгаа шалгах боломжтой боллоо. За ингээд бичиж эхлэхээс өмнө энэ англи монгол хэлнийхээ горим солигчийг монголдоор тохируулна. За одоо бүгдээрээ бичиж эхлэе. За ингээд багшийнх нь гарчлаа тийм ээ.
За нийтдээ болохоор 2 үг буруу бичсэн байна тийм ээ. За зөв бичсэн үгийн тоо шүү. Үгийн тоо нь 14, алдаатай бичсэн үг 2. Тэгээд нийт тэмдэгтийн тоо энэ байна тийм ээ. 30 секундэд одоо хэдэн тэмдэгтэж чинь гэдгийг энд харагдаж байна. За минутанд тэгэхээр одоо 1 минутанд бас нэг 240 орчим тэмдэг бичсэн гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр за ойролцоогоор багш нь 1 минутанд нэг 38 үг бичиж байна гэж ингэж харагдаж байна. За тэгэхээр та бүхэн маань энэ дуртай текстээ оруулаад эсвэл одоо манай сургалтын чинь хүүхдүүд их өөрхөн хүүхдүүд сураад илүү амжилттай суралцаад байгаа томчуулгын хувьд бол за тэр хүүхдүүд маань болохоор энэ гоё үүлгэр дуртай үүлэг шүлэг энтрээ бичээд дасгал хийгэрээ. За та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.